Сайн байцгаана уу эрхэм үнэт үзэгчдээ. Монгол бахархал булангийн эхний хэсэгт бид Монгол бичгийн дурсгалуудыг та бүхэнд танилцуулахар шийдсэн юм а. Ингээд Монгол бичгийн хамгийн чухал 10 дурсгалыг сонгон авч он цагийн дистралаар та бүхэндээ танилцуулах болно. Тэгэхээр он цагийн дистралаар бол Монгол бичгийн хамгийн анхны дурсгал бол мэдээж хэрэг алдарт Чингисийн чулууны бичиг зүй ёсоор тооцогдно. Тэгэхээр Чингисийн чулууны бичиг гэдэг нэр маань ер нь бол буруу хэвшигдсэн нэр юм байна. Үүний хэрэгтээ яг дурсгалын хамгийн эхний үг нь Чингис гэж байгаагаас болоод судлаачдын дундч тэр ард иргэдийн дундч тэр Чингисийн чулуу гэдэг нэрээр алдарсан боловч энэ дурсгалын гол утга нь Чингис хааны дүү Хасрын хүү болох Есүнгээ мэрэгэн зориулсан гэрэл төшөө юм байна. Тэгээд 1224-өөс 1225 он энэ хоёрын аль нэгэнд нь бичигдсэн гэдэг ихэнх судлаачид зөвшөөрч байгаа учраас яа харахгүй Монгол бичгийн одоогоор бидэнд олдоод байгаа хамгийн анхны дурсгал болж байгаа юм аа. Тэгэхээр хамгийн анх ийм сонирхолтой сайхан чулуу, бичээс бүхий чулуу байна гэдэг мэдээллийг 1818 онд Оросын Сибирийг судлаач Спасский гэдэг эрдэмтэн тухайн үед өөрийнхөө эрхлэн гаргадаг байсан Сибирский вестник гэдэг сэтгүүлд нийтлүүлснээр ийм хөшөөд байдаг гэдэг нь судлаачдын дунд мэдэгдсэн байгаа юм. Тэгэхээр Спасский 1818 онд бичсэн болохоос уг нь бол бүр 1802 онд анх олсон юм билээ. Тэгээ олохдоо тэр өргөнөө гол гэж байгаа. Тэр өргөнөө голд цутгадаг өрлөнгүү гэж голын одоо манай хилийн гаднахын талдаа өрлөнгүү голын тэр дээд урсгалынхын зүүн салбар болох хархираа гэж гол тэр өрлөнгөө гол цутгадаг хархираа голын нэрийг орчмоос олдсон гэж мэдээлсэн байгаа. Тэгээ энэ дараа нь тэр Киселжов тэргүүтээ эрдэмтэн археологоор тэр олсон газрыг нь олоод тогтоочсон байгаа. Тэгэхээр тэндээс анх олоод нэрчүү гэж монголчуудын нэрчүү гэдэг нэрчийн хотын завуудад аваачиж хадгалсан. Тэгж зөөж явах замдаа их харамсалтай болсон энэ сайхан чулууг одоо унгаагаад хагалцсан байдэ. Тэгээ хагалснаар бол нэг хэд 2-3 үсэг баларсан. Тэгээд энэ бас тухайн үед түүхийн сайхан дурсгал зүйлтэй хэр хайр гамгүй хандаж байсны бас нэг илэрхийлэл байгаа юм л да. Тэгээд сүүлд 1832 онд нэг 18 онд ч мэдээлсэн байгаа. 1832 онд Эрмитажд аваачиж Санкт Петербург Эрмитажд аваачиж байршуулсан. Тэрнээс хойш тэндээ байж байгаа. Тэгээд 1830-аад оноос эхлээд Шмидт нэрт монголч эрдэмтэн Шмидт анх энэ эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулснаас хойш олон монголч эрдэмтэн энийг одоо уншсан. Бараг л бүхий л алдарт монголч эрдэмтэд ерөөсөө энэхүү чулууны бичээсийг уншихад одоо Дорж Банзаров, тэгэл Радлов, Мураяма гэдэг их олон эрдэмтэн унших гэж оролцсон л да. Тэгээ энэ бүхнээс одоо яг хамгийн их үнэн зөв гэж одоогийн энэ өндөрлөгөөс гарч дүгнэхэд бол их дөхүүлсэн орчуулгыг Клюкн нэгт хийсэн. Дараа нь түүний дараа манай Монголын эрдэмтэн Хөдөөгийн Перле гоёор одоо их яг сайхан үнэн зөв уншсан байгаа юм. Яг одоо энэ хоёр эрдэмтний одоо хамгийн их тэр үнэн зөв дөхүүлсэн гэж байгаа уншснаар одоо бүгдээрээ дурсгал бичгээ уншаад үзье. За энэ одоо дурсгал маань энэ байж байна. За энэ ингэж байна. Чингис хааныг сартуул эргээ давуулижу багуужу бууж тийм ээ. Хамаг Монгол улсын ноёдыг бухаас ажихад хуригсан дур Есүнгээ онтудрун гэж байна. 3 жагууд 35 алдас тур онтудлугаа. За одоо орчин цагийн одоогийн монгол хэлээр хэлэх юм бол Чингис хааныг сартуул иргэнийг дайлж буугаад хамаг Монгол улсын ноёдыг бухсачхаад хурсанд Есүнгээ онтудрун онлоо. 335 алдад онлоо гэсэн юм байна. Яагаад айхтар мундаг том хөшөө босгох болсон юм бэ гэхлээр энэ одоо хамгийн гол ач холбогдолтой энэ юу нэ гэхлээр энэ Есүнгээ мэрэгэн бол үнэхээр их тухайн үед рекорд амжилт тогтоосон байна л да. Одоогийн хэлээр бол рекорд тийм ээ дээд амжилт зохиосон байна. За одоо энэ 335 алдад онлоо гэж байгаа. За энийг тэр Клюкн гэж түрүүн миний дурдсан эрдэмтэн нэлээд сайн судалсан. Тэгээд энэ 335 алд гэдэг нь одоо ямар хэмжээ юм бэ гэдгийг тодорхойлохоор оролцсон байгаа. Ер нь бол түүхэнд их агуу гайхамшигтай мундаг хараваач нарын амжилт байдаг юм байна л да. Жишээлх юм бол одоо Туркийн султан 4-р Мурат Газис гэж хүн 1255 фут харвсан гэдэг мундаг амжилт байд юм байна. За түүний дараа
Грекийн нэгэн харваач тэр Туркийн султанаас 437 фут илүү харвсан гэдэг ийм бас тэмдэглэгдсэн рекорд амжилт байт юм байна. Тэгэхээр Питер Клюкин яасан бэ гэхээр энэ футыг тэр сажин гэдэг хэмжээс рүү бодоод сажин гэдэг нь одоо ер нь бол угаасаа тэр Монголын тэр алд гэдэг хэмжээс ч одоо хоёр гарыг ингээд алдлаа гараа ална гэдэг алдсны хоёр гарын үзүүрийг хүртэлх хэмжээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь аль ч дэлхийн аль ч ард түмэнд жишээлх юм бол одоо эртний Британд жишээлх юм бол фатом гэдэг тийм ээ. Оросд бол тэр сажин гэдэг энэ хэмжээсүүд ингээд байж байгаа. Сажен гэж орсууд хэлдэг тэр монголчуудын сажин гэдэг. За тэгээд энэ хэмжээснүүд бол хоорондоо төстэй боловч ерөнхийдөө бас зарим одоо тухайн хүнийхээ бие бэлтрийн онцлогоос болоод баг зөрнө л дөө. Тэгээ ингээд бодоход тэр Клюкны тооцоосноор болоор тэр 7 фут нь болохоор 1 сажин болно гэж бодож байгаа юм. Нэг тэр. Тэгээд тэр Туркийн султан 1255 фут харвсан гэдэг нь 180 сажин харвсан гэж тогтоосон байгаа юм. За дараа нь тэр Грекийн харваач 437 футээр илүү харвсан юм бол энийгээ бодоод нөгөө 7 футтай хуваагаад үзсгэлээр 241 сажин хол харвчихсан байж байгаа. За тэгээд энэ 9гүй мэрэгний харвсныг нэг алдыг 6 фут гэж тооцож л дээ. Тэгээд нэг алдыг 6 фут гэж тооцоод үзэхээр 335 алд чинь 6 фут гэж бодохоор 2010 орчим фут болно. Тэрийг нөгөө 7-доо хуваахлаар 287 сажин болж байгаа. Тэгэхээр нөгөө 180 сажин 241 сажин харвсан тэр их мундаг амжилтны хажууд чинь 287 сажин харвчихсан гэхлээр ойролцоогоор метрлүүс хэлжүүлэх юм бол 612 метр харвчихсан. Энэ бол тухайн үед үнэхээр их гайхалтай амжилт байсан учраас яа харахгүй одоо ийм сайхан том хөшөө босгосон юм а гэсэн ийм түүхэн талаас нь үзэх юм бол ийм баримт гарч иж байна л да. Тэгээд тэр онтод луга гэдэг үг их чухал үг байгаа. Тэр онтод луга гэдэг үгээс үг нь юу гэсэн үг вэ гэхээр яг тэр онцгсон тийм ээ он туссан тэр тийм утгатай. Тэгэхээр зүгээр нэг тийм хол харвсан биш. Тэнд бол байгаа он чадсан байна. Тийм учраас ийм том одоо гэрэлт гişөө босгосон. Тэгээд энэ гэрэлт гişөөний энэ амжилт бол ингээд Монголын түүхэнд хэм нэг дээд рекорд харвааны амжилтыг тогтоосон гэдэг утгаараа их мундаг сайхан байна. Хоёрдугаарт нь хэлний талаас нь үзэх юм бол энэ цөөхөн хэдэн үг хэдэн 5 мөр бичсэн дотор монгол хэлний дурсгалыг монгол хэлний онцлогийг хадгалсан эртний дунд үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан маш сонирхолтой өвөрмөц онцлогууд хадгалагдаж байгаа. За энийг одоо та бүхэнд үзүүлье. За энэ хамгийн эхлээд энэ харахад бол энэ монгол бичгийн мөр тэтгэх ёс гэж байгаа. За та бүхэн тань харж байна. Чингис хааны гэж энэ хаанаас эхэлж байна тийм ээ. Ингээ мөр тэтгэх Чингис хааныгаа одоо хүндэтгдэг учраас эндээс эхэлж байна. Дараа нь тэр Сартуул иргэнийг гэж Сартуул гэж одоо хорезм шүү дээ тийм ээ. Тэднийг энэ доороос эхлээд бичиж байна. Чингис хааны хаан гэж байна. Тэгээд жирийн текст ингэж эхэлдэг энэ хэсэг нь явж байгаад 9гүй мэрэгэн дээр ирэхлээр одоо бас хүндэтгээд мөр тэтгэж байна. Тэгэхдээ 9гүй мэрэгнийг бол Чингис хааны хэмжээнд бас аваачаагүй байна тийм ээ. 9гүй мэрэгэн гэсэн. Тэгээд арай тэгтээ бас Сартуулаас арай дээр. Энэ бол одоо монгол бичгийн мөр тэтгэх ёс гэж одоо их бичгийн хэлний гайхамшигтай сайхан соёлын нэг илрэл юм. За энэ дотор байгаа үгнүүдийг харахад бас сонирхолтой авээ зүг хэл зүүн онцлогуд харагдаж байна л да. За энэ жишээлбэл энэ даул ижүү гэдэг үг. Даул ижүү гэдэг. Дагуул ижүү гэж га байхгүй. Энэ юуг үзүүлж байна вэ гэхээр одоо орчин цагийн монгол хэлэнд хоёр их шигний дундах га г гэвүүлэгч гэгдээ дуртаг шиг болсон байгаа тийм ээ. Улагаан Багаатар гэдэг чинь Улаанбаатар болсон байгаа. Ер нь хизээнээс эхэл тэр га гэгдэж эхэлсэн бэ? Монгол бичгтээ бол Улагаан гэдэг гаатай байж байгаа шүү дээ. Хизээнээс эхэлж гэгдэж эхэлсэн бэ гэдгийг үзүүлэх сонирхолтой үг болчихж байгаа юм л да. Даул ижүү гэдэг үг чинь. Дагуул ижүү гэж гаагүй өвчснээр. За энэ бол авээ зүүн их сонирхолтой онцлог болчихж байна. За бас нэг сонирхолтой онцлог нь энэ 3 жагууд 35 алдас гэдэг энэ үг. 300 гэхийг 3 жагууд гэж одоо 100-ыг олон тоонд бичсэн байгаа. За тэгээд 335 алд гэдгийн алдыг бас олон тоондор алдас гэж. Одоо эрс эмс гэдгийн тэр эс нөхцөл байгаа энэ алдас гэж. Тэгэхээр одоо яг монгол хэл бол 12 13 дугаар зууны үед дунд үеийн монгол хэлэнд ингэж тоогоор зохицдог байсан байна л да. Тоод урдаа тоон тодтголтой бол тэр тодтгуулж байгаа нэр үг нь олон тоон дээр байдаг. Одоо юу гэдэг 5 гэх юм бол Монголын нус төвчөн дээр ч бас байдаг шүү дээ. 5 гэхээр хөбүүд гэж байгаа. Хөвүүн биш. Хөбүүд, хөбөөд, та 5 хөбөөд гэж. Яг тэрнтэй адилхан 335 алдас гэж олон тоон дээр. Тэр байтугай бүр 300 гэдэг нь 100 нь олон тоон дээр 3 загууд гэж. За гих мэтлэнгээр ингэж үзэх юм бол энэ одоо та бидний энэ дөнгөж сайхан ингэ уншаад дуусж байгаа энэ Чингисийн чулууны ичиг бол одоо тэр хорезмыг эзлээд буцаж явахдаа Бухсачхаа гэдэг газар хамаг Монгол улсын ноёд
хуригсан одоо хуралдсан гэдэг энэ талаас нь аваад үзэх юм бол түүхийн их сонирхолтой дурсгал. За тэр хідэн ямар нум сумаар яаж тэгж 500 600 м харвсан байх вэ гэдэг юм бол технологи судлалын талаас Монголын бол бас их сонирхолтой дурсгал. За тэгээ сая миний ярьсан энэ хэлний талаас нь аваад үзэх юм бол энэ их сонирхолтой дурсгал нь 2 м орчим өндөр. Энэ одоо Эрмитаж хадгалагдаж байгаа энэ 5хан мөр 20хан үгэнгүүдийн дотор одоо манай Монголын та бидний хэл соёлын түүхийн их сонирхолтой зүйлс ингэж нуугдаж байгаа ийм сайхан чулууны бичиг юм шүү энэ Монгол Чингисийн чулууны бичиг гэдэг бол. Монгол бахархал булангийн эхний дугаараар Монгол бичгийн одоо олдоод байгаа хамгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн талаар та бүхэндээ товч танилцууллаа. Дараагийн дугаараар Алдарт Гүйэг хааны тамга, манай их хааны тамганы Монгол бичгийн талаар та бүхэндээ танилцуулнаа.